үндэсний бахархал. Сошиалд байгаа энэ зүйлүүдийг би их олон жилийн турш улс төрд байхдаа олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр сонсч байсан учраас цочирдоогүй. Би ч нэлээд ил тод амьдардаг хүн шүү дээ. Хамгийн гоё бахархал юм дэлхий дээр байдаг хамгийн сайн бахархал ямар бахархал гэдэггүй гэхээр хөдөлмөрлөж олж ирсэн бахархал хамгийн бахархалтай байдаг. За айлд очиод одоо мал хасах болоод бүх ажлыг хий гэвэл одоо бүгдээ хийж байгаа. Монголынхон соёлын өвийг гадаадас оруулж ирэхэд зохион байгуулалт, координацийг маш уурхай хийсэндээ их бахархдаг. Тэв Батарыг Монголд авчирснаар бахархдаг. Тэв Батарын араас 400 соёлын өвийг Монголд оруулж ирснээр бахархдаг. Тэгээд шонхор шуу, бурхан халдуу хайрхан, бэр цэцэг гээд Монголын бахархлыг тогтоолцсноор бас бахархдаг. Тэгвэл дэлхийд дээр мал аж ахуйн орн зөндөө. Гэхдээ ихэвчлэн дандаа мал нь хашаанд амьдардаг малтай. Жижигхэн газар дээр өмчлөгдсөн газрын малтай ийм л одоо малчтай гэдэг л да. Тэгээ манай Монгол анзаархнаа ингээд бичээр гэдэг зүйл нийтийн өмч гэдгийг үндсэн хуулинд тархалцсан орн шийдэг юм гээд л гайхагддаг. Тэгээ тийм одоо үнэт зүйлүүдийг бид нар мэдчих хэвээр. Манай Монголд байдаг өөр хаанч байдаг үнэт зүйлүүдийг мэдчих хэвээр. Тэгээ тэр үнэт зүйлүүдийн чинь маш их юм манай соёлд байдаг. Тэгэхээр бид нар соёлоо мэдээд түүхээ мэдээд яагаад ингэдэг юм бэ гэдгийг мэдвэл хаанч очиод гайхуулж болдог. Надад шууд асууж байгаа хэрэг. Та нар яагаад хизээч бэлчээрээ хөвчлөдөг юм бэ гэж. Бид нар тэгэхээр бид нар гимлаа нууруу шиг өндөр өргөгдсөн газар нутаг дээр амьдардаг улс. Өндөр өргөгдсөн. Өндөр өргөгдсөн газар нутаг дээр амьдардаг улсын хамгийн том асуудал хамгийн том байгалийн хүч нь юу гэдэг вэ гэхээр салхи байдаг. Яг л өндөр өргөгдсөн нөмөр байхгүй юм чи яах юм. Энэ салхины үзүүлж идэг нөлөө юу гэдэг вэ гэхээр хөрс маш нэмгэн байдаг. Хөрсийн маань хийсгээд аваад явчихдаг. Хөрс нэмгэн учраас энэ жил хаана өв сурах уу? Хаана бороо орох уу гэдгийг бид мэдэхгүй учраас манай малчдад малын хашаа зогтдоггүй маа. Манай малчд бэлчээрийг дагаж нүүж явж ингэж нийтлчин амьдралаа амьдардаг юм аа. Нүүж явдаг учраас бид нар ашиж болгодог гэртээ байдаг юм аа. Ингээд тайлбарлахаар ингээл байхад хэлдэг. Яг бол бид нар геологоо мэдчих хэвээр, биологоо мэдчих хэвээр, эдийн засгийнхаа суурийг мэдчих хэвээр, түүхээ мэдчих хэвээр, хуулиа мэдчих хэвээр. Тэг ингээд мэдж байгаа зүйлүүдээ ингээд соёлдоо ингэж нэвтрүүлдэг юм аа гэд ингээд тайлбарлахаар гахалтай юм аа гэх. Бүх хүрэгдэл маань дэлхийн соёлын өв болж чадсан. Ер нь бол сайд байхдаа өргөдлөө өчээд гарынхаа үсгийг зураад ЮНЕСКОд явуулахад явуулсан бүх өргөдөл нь дэлхийн өв болж батлагдчихсан сайд байгаагүй юм билээ. Аз улсад яг миний үед бол бүх хүрэгдэл маань батлагдчихсан. Яагаад олон улсын дэмжлэгийг тэгсэн хажсан юм бэ гэхээр бахархлаа гоё тайлбарлаж, зөв тайлбарлаж, үндэслэлтэй тайлбарлаж би гарынхаа үсгийг зурдаг гэсэн л да. Бурхан халдуу хайрхныг бүртгүүлэх, Монгол бичгийг бүртгүүлэх, Монгол гэрээг бүртгүүлэх гээд урд нь ерөөсөө олон сайд дамжаад бүртгүүлж чадахгүй байсан зүйлүүдийг бол бүртгүүлжсэн. Тэгээд тэр маань энэ Монгол бахархал маань яг Монголын энэ ахуй амьдрал, энэ байгалийн өгөгдөл, энэ эдийн засгийн шалтгаан, энэ нийгмийн шалтгаанаас ийм заншилтай болсон юм а гэж тайлбарлаж иж тэр нь дэмжигддэг л дээ. Үсгэл аймгийн Тариалан суманд төрсөн. 1966 оны 10 сарын 26-ны шөнө төрсөн гэж ярьдээ. Шөнийн 12 цагт төрсөн гэж үеэж өөр цагаар нь хэлдэг. Тэгэхээр би сумын төвийн эмнэлэгт яг шөнө гэрэл асдаг шөнө төрсөн гэж ярьдээ. Манай сум тэрнээс өмнө 24 цагийн гэрэлтэй байгаагүй байлээ л дээ. Тэгээд яг намайг төрдөг шөнө гэрэл нь 24 цагаар асдаг болсон байлээ. Тэгээд нөгөө миний нэрэнд гэрэл гэдэг үг орсон гэж ярьдээ. 24 цаг асдаг. Тэгээд би ер нь бол ихэнх одоо сургууль төгссөн төгслөө зуны улирлыг бол хөдөө яг мал дээр одоо өнгөрөөсөн. Сургуулийн жилүүдэд бол мэдээж хэрэг сумын төв, аймгийн төв дандаа тийм чиглэлээр хөдөө орон нутагт сурч төгссөн манай жинхэнэ одоо хөрсгөлийн бүтээгдэхүүн л дээ. Тэмдэглэлийн дэвтэрний завсаар таарлсан бүх цэцгнүүдээ цуглуулаад цэцэг цуглуулад байдгаас дараа нь би марк цуглуулдаг болсон. Тэгээ дараа нь би захианаас цуглуулдаг болсон. Яг тэгвэл яг хойно ингээ оюутан Оросд байхдаа
надад ирсэн бүх хүний захиаг би хадгалдаг. Одоо надад ээжийн, аавын, багшийн, хайртай нөхрийн маань тэгэл ах эгч нарын найзуудын бүх одоо намайг 4 жил Оросд сурж хахад надад захиа өгсөн бүх хүний захиа надад ингээд нэг авдарт бүтнээрээ байдаг. Тэгэл нөгөө захиануудын цуглуулгахдаа дугтуутай цуглуулаад, атрибутнуудтай цуглуулаад бүх юм ингээд хадгалдаг. Зохиол бүтээлийг бол өглөөч бичиж магадгүй, өдөрч бичиж магадгүй, оройч бичиж магадгүй. Өөрт олдсон цаг дээр л бичнэ. Гэхдээ өдөрт нэг 2 цагаас хэтрүүлэхгүй бичнэ. Нэг удаа нэг өдөрт нэг зохиол дээр 2 цагаас илүү сууж чаддгүй гэсэн. Тэр 2хан цагт амжиж бичгэд би 5 хуудас бичдэг. Тэр 5 хуудас маань аюул чанартай байх хэвээр. Америкт суралцсан тэмдэглэл, миний ажлын ноо хав, гэрт усын яриа гэдэг 3 жижиг ном байдаг. Тэгээд ногоонууд нь лам 60 цагаан гэдэг 2 арман байдаг. Тэг ингээд нэг 12 номноос 5 ном нь бол хамгийн сайн танигдсан юм гэж бодож байна. Манай гэр бүлийн хамгийн гол бахархал бол бие биендээ хүндэтгэлтэй ханддаг гэдгээрээ л бахархдаг. Бие биенийхээ орон зайг маш хүндэлдэг. Бүгд өөр өөр ингэсэн одоо хувийн орон зайтай, хувийн ертөнцтэй. Тэгээд тэрэндээ их хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд манай гэр бүлд нэг ёс заншлууд байдаг. Тэгээд нэг одоо манай гэрт байдаг ёс заншил бол тухайн жил тохиолдсон, өөрт тохиолдсон одоо онцлог үйл явдлуудаа нийлүүлээд дараа жилийнхээ ингээд календар болгож зургнуудыг ингээ өрж байгаа календар болгож бие биендээ бэлгэлдэг. Тэгэхээр зэрэг ингээ хэн олон ажил амжуулсан бэ? Хэн ямар сонирхолтой үйл явдал хэнд тохиолдсон бэ гэдгийг ингээд хойдон жилийн турш санаж дурсах боломжтой юм байдаг. Зүгээр нэг жижиг мөрөөдлүүд бол байсан. Тэд нар бүгд биелсэн. Тэгвэл одоо би ямар мөрөөдөлтэй болсон бэ? Цоошин мөрөөдөлтэй болсон. Зүгээр багын мөрөөдлийг асуухаар ингээд нэг тийм тодорхой юм харагддаггүй. Том болсон хойно мөрөөдсөн мөрөөдөл маань одоо улмал цаашлаад идэв. Одоо анх ингээд ардчилсан оронтой болох юмсан, ингэх юмсан гэдэг мөрөөдөлд нэгдэл явжсэн бол одоо өнөөдөр шал өөр тий. Одоо гэр хороол гэдгийг ингэж хаос хороолж гоё амьдардаг болох хов нэмэр оруулах юмсан. Өөрийнхөө хэрэгжүүлж байгаа төслөөр дамжуулаад хүмүүсийн амьдралыг өөрчлөх юмсан гэх тийм гоё мөрөөдлөгдтэй байгаа. Ялангуяа гэр хороолт би ч одоо сүүлийн хэдэн жил ажиллаа шүү дээ, тийм ээ. Ялангуяа жорлонгоо өөрчлөлт гэдэг гэр хороолт ажиллаа гэхэд надад ингээл гэр хороолт ингээл очиод янз янзын тийшээ ингээл очиход зүг чигийн асуудал их гардаг. Хаяггүй, хаягжуулдаггүй тий. Одоо яйл гудамжинд явж байгаа яаж байгаа мэдхээ ойлгох тохиолдол маш их гардаг. Тэгээд манай Улаанбаатар хот ч нөгөө гудамжаараа хаягаа хилдэггүй. Дандаа зүг чиг одоо баримжаагаар хаягаа олох шаардлага их гардаг штэ тий. Тэгээд тэр тохиолдолд бол ялангуяа Улаанбаатар хот чиг ингээ хаяг маань тодорхойгүй ийм нөхцлүүдэд бол одоо миний байгалийн дутагдлыг хийлэрдэг. Тий. Байгалийн гол дутагдал бол эмэгтэй хүн дээр нийтлэг байдаг гол дутагдал гэж байна шүү дээ. Тэр нөгөө зүг чиг олохдоо муу байдаг гэдэг. Тэрүүгээр одоо уулгүй газар ялангуяа говьд очих юм бол би маш их төөрөх байх гэж айдаг. За өөрөө хангаа газрын хүн учраас ерөөсөө зүг чигийг уулаар л баримжаалаа сурцсан. Уул хаана нус хаана тэрүүгээр л баримжаалаа сурцсан байдаг. Усны урсгал хаашаа урсж байгаа гэдгээ баримжаалаа сурцсан байдаг. Тэгээд усгүй уулгүй газар очих юм бол одоо бүр их төөрөх байх. Манай багийнхан дотор бол би яг найз нь одоо өдөрдөгч мөртлөө найз нь гэх юм уу тийм байдлаар бол ажиллаж ирсэн. Хүмүүстээ итгэл өгдөг, эрх чөлөөг нь өгдөг, шийдвэр гаргах боломжийг их өгдөг. Тийм учраас тэдний өдөр тийм үүрэг даалгаврыг хийсэн байгаараа гэдэг одоо тийм хугацааг нь өгдөг. Гэхдээ энийг яг тэгж хийгээрээ тэндээс яг тэрийг аваараа, энийг битээ аваараа, тэрийг заавал оруулаараа гэдэг нэг детальчтай хүмүүст хэтэрхийх одоо заадаггүй хүмүүс ингэж өөрөө судлах, өөрөө олох, өөрөө гаргалтаа гаргах боломжийг нь болохоор хангахыг хичээдэг тийм одоо өдөртөгч байхыг хичээдэг. Сая спорт аялжуулалтын сайд байх үед одоо надад надтай олон яамд ажиллаж үзсэн нэг хуульч өсгөө маань надтай уулзаад надтай зөв өдөө хоол идэж байхдаа хэлчихсэн. Сайдаа би ингээд энэ яамд ажиллаж байхдаа нэг л
төрийн бас байгууллагад ажиллаад байгаа санагдаад байна гэсэн яасан гэсэн чинь бусад яамдуудад ажиллахад маш юм хатуу дэг журамтай яг ингээд сайдыг харахаар бүгдээ бараг чичирдэг. Сайдтайгаа чөлөөтөж ярьж чаддгүй, уулзч чаддгүй тийм одоо хатуу орчинд би олон жил ажилласан чинь тантай болох ингээд дуртай үдэ өрөөнд ороод уулзаж болдог, дуртай сэдвэрээ ярьж болдог, үнэмшилгүй юм шиг, хотлаач юм шиг одоо тантай ажиллахад нэг яамд биш төрийн бас байгууллагад ажиллаад байгаа юм шиг санагдаад байх ингээд хэлжсэн. Тэр маань одоо юу гэж хэлэх гээд байна вэ? Би ажиллаж байгаа хүмүүстэй айлуулахаар тайван, айцгүй тийм орчныг үүсгэх хичээж ажилладаг. үндэсний бахархал. За хамгийн Улаанбаатар хотын хамгийн гоё зүйл бол бүх юм байдаг. Ерөөсө бүх юм байдаг. Урлаг, соёл, спорт дээр нь одоо тий уул одоо хангаа эргэн тойронд тэгээд ус гол тэгээд соёлын өв дурсгалууд, музейнүүд тий ерөөсө ингээд одоо Улаанбаатар хотынхоо одоо бүх гоё юмтай танилцаж амжаагүй л байна. Танилцаж амжих зүйл маш их байдаг. Тэгээд төрөл бүрийн сүм хийдүүд, тэгээд төрөл бүрийн иргэний нийгмийн байгууллагууд, компаниуд те зүгээр л нэг гудамжаар ингээл зүгээр л алхахад би бол их алхдаг л да. Зүгээр л ингээ алхаал явхад байнга шинэ юм гарч ирж байдаг Улаанбаатарт. Өө энд нэг шинэ газар нэгдсэн байна шүү дээ. Өө энд нэг шинэ засварын газар нэгдчихэж. Өө энд нэг шинэ бизнес эхэлчихэж гэж тэгж харагддаг. Тэр нь одоо юуг харуулж байна вэ гэхээр ийм хотыг бол нөгөө их динамик хот гэж хэлдэг. Хөгжил нь үргэлж явж байдаг хот. Тэр одоо цэцгэлж яадаг, хөгжиж яадаг, хүмүүс амьдралын төлөө үргэлж тэмцэж яадаг, үргэлж шин зохион байгуулалт хийгдэж яадаг, шин юм хурж ирж яадаг. Ийм гоё амьд одоо хөгтэй хот. Миний бодлоор бол амьдралын хөг маш өргөнтэй их сайхан хот гэж боддог. Тэр нэг Мартин амны өдөр байсан. Тэгээд UB comedy-гийн залуучууд бүгд ээжигээ урьж авчираад бүгд ээжүүдийн тухай ярьсан. Тэгэхэд би одоо миний тухай ярих гэж мэдээгүй. Зүгээр л Мартин амны урлаг гэж авчихсан. Тэгсэн чинь харин миний тухай яриад шонгосон. Гэхдээ би тэрийг ерөөсөө өндөр хүлээж аваагүй. Надад таалагдсан. Яг л хотлоо амьтан дотор байхгүй. Гэхдээ үний юм хинээд юмтай аргаар хэлдэг юм билээ. Тэгээ манай юм хэлдэг юм шүү. Би одоо л нэг жоохон ойлгох гэж хичээж байна л да. Нэг гэр бүлийн асуудал хийсэн шүү дээ ингэж. Гэр бүлийн асуудал гэж хахгүй нэг улс их орны асуудлыг тусгал гэж хардаг юм яа. Гэхдээ энэ аягны асуудлаа шийдээ даа гэдэг ингэж тавьсан. Ер нь улсын хэмжээнд хүмүүс нэг тийм жоохон усаа юм даа юм аяг угаах тийм. Энэ хүү яг надаас төрсөн юм тийм нэг хүмүүсийг ишлэр уулт юм байгаа. Хүний бичвэртэй баталгаач зүгтэй байгаа. Ахтаа тэгж хэлсэн. Тэгээ намайг бол яг нэг 2 сая тэгээ 3 сая гаруй иргэний нэг юм залуу үеийн нэг төлөөлөл гэртээ амьдраад байгаа гэж боддог. Тэгэхээр би эцэс нэг ээжтэй зовтуулаад яг энэ тийм амьдралаар амьдарч үзээгүй. Би ч гэсэн ээжигээ болоод энэ улсын бас нэг нийгмийг бас ингэ хөгжүүлж яваа нэг түүчээр нэг одоо надтай амьдарч байгаа байна. Улс төрд бол 30-аад жил ажилласан. За тэгтээ хамгийн сүүлд одоо ялангуяа 5 жилийн өмнө улсын их хурлын гишүүн гэдэг ажлыг хамгийн сүүлд хийжсэн байна. За тэр үед бол асуудлыг одоо хууль гаргаад шийдчихнэ. Хуулийг бол ард түмэн шууд дагах хэрэгтэй. Дагах юм бол ингээ амьдрал сайжирна, улс хөгжинэ гэж одоо ийм ойлголттой л одоо улс төрч байлаа 5 жилийн өмнө. Гэхдээ сүүлийн 5 жилд бол миний одоо улс төрийн байр суурь гэх юм уу тийм улс төрчийн одоо хандлага их өөрчлөгдсөн. Яагаад миний хандлага өөрчлөгдсөн бэ гэхээр би яг энэ жорлонгоо өөрчлөлт гэдэг төслийг хэрэгжүүлж ирснээс хойш яг гэр хорооллын амьдралын хамгийн нарийн нандин асуудалтай нүүр тулгарсан. Хамгийн нарийн нандин асуудлаа хүмүүс ямар суур асуудлууд дээр шийдвэрээ гаргаж байна вэ? Ямар одоо асуудлыг тооцож шийдвэрээ гаргаж байна вэ гэдгийг маш нарийн судлах, энэ иргэдтэйгээ маш нарийн тулж ажиллах ийм жилүүд байлаа л да сүүлийн хэдэн жил маань. Энийний дараа ус төрч хүнийхээ хувьд би өөрчлөгдсөн. Одоо сүүлийн 3 жил бол би ус төрч хүнийхээ хувьд бүр хамгийн их өөрчлөгдсөн жилүүд гэж өөрийгөө хэлнэ. Хамгийн гол надад гарсан өөрчлөлт бол шийдвэр гаргах хандлага. Шийдвэр гаргах хандлага улсын одоо мөнгийг, иргэдийн мөнгийг одоо тийм бизнесийнхнийхээ мөнгийг
одоо ингэж зарцуулах хэрэгтэй байна. Ингэж харин болохгүй юм байна гэдэг дээр их олон өөрчлөлтийг өөртөө шингээж авсан. Ном дотор маань одоо эхний шийдвэр гаргах процесс удахгүй явагдана л да. Тэгээд энэ альч ном бол олон улс төрчтэй байдаг. Тэр олон улс одоо тухайн ном дотор байгаа олон улс төрчдөөс одоо үндсэн хуулийн дагуу тэр 50 наснаас дээш настай улс төрчид бас цөөнгүй байдаг. Тэгээд энэ ширүү өрсөлдөөнтэй ном л да манай ардсан ном бол. Тэгэхээр иймэрхүү ширүү өрсөлдөөнтэй орчинд одоо улс төрч болж төлөвшлөө. Байцгаана уу. Шинэ оны мэнд дэвшилье. 2021 он маань Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгчийн сонгуул явагдах жил билээ. Ирэх 6 жилд ковидын дараа тулгарх олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас монголчуудад учрах эрсдлийг багасгахад хөв нэмэр оруулах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвшгийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ. Өнгөрсөн онд болсон олон үйл явдлууд тэр дундаа ковидтой холбоотой үйл явдлуудын үеэр Монгол хүний суур эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар хэврэг байгааг бид олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндийг хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох шаардлагатай болжээ. Ийм чухал цаг үед иргэний оролцоо хэрэгтэй гэж үзэж энэхүү мэдээллийг хийж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Тэгэхээр аль ч одоо ширүү өрсөлдөөнд оролцоход ер нь бол сэтгэл зүйн хувьд болон туршлагын хувьд бол бэлтгэлээ гэж үзээд нэрээ зарласан. Тэгээ одоо энийг манай намын гишүүд болон олон нийт яаж хүлээж авч байгааг сүүлийн хэд өдрүүдэд харж байна. Тэгээ ерөнхийдөө бол хүмүүс огт одоо хүлээж байгаагүй хүн гэнэ өргөө зарласан учраас их гайхсан. Тэгтээ зарим хүмүүс маш их одоо талархаж хүлээж авсан. Зарим хүмүүс бол цочирдож шүүмжилж хүлээж авсан. Тэгээ би аль алийг бол байх ёстой л одоо хариу реакц гэж харж байна. 50 хүлээж авч байгаа миний хувьд. Ардсан ном дотор маань энэ бол анхны тохиолдол. Тийм учраас миний одоо эхний зорилт бол ардсан ном дотроо одоо шилэн таацыг нэвтлэх гэдэг юм да тийм ээ. Одоо маш том даваа хүлээж байгаа. Тэгэхээр зэрэг энэ даваа үнэхээр амжилттай болох юм бол дараа нь нийт эмэгтэйчүүдтэй хандаж хэлэх маш их үг байна.